За сайн мэцхан уу. За өнөөдөр болохоор товчхон хүндэтгэлийн хэл дээр анхаарах зүйл. За тэгэхээр яг уу N5, N4, N3 гэдээ явахаар янз бүрийн хүндэтгэлийн үг, өгүүлбэр үздэг штэ тий. Гэтэ яг тэрийг одоо гадаад хүмүүс бүгдийг яг сайн мундаг хэрэгжилж чаддгүй гэвэл ер нь жахан амархан бол биш байхгүй юу. Тэгэхээр хаанаас эхлэх вэ гэхээр эхний ээлжинд энэ dis mas гэж бол айгуу сайн хэрэглэх хэрэгтэй. Тэгээд хичнээн чицуу ч юм уу өөрөөс дүү хүн байсан ч гэсэн дөнгөж анх танилцж байгаа хүмүүст ер нь заавал dis mas хэрэглэх хэрэгтэй байдаг байхгүй юу. Ер нь японочууд ч Япон хүмүүс маань нөгөө хоорондын зайг бас dis mas-аар илэрхийлдэг байхгүй юу. Тэгээд жаахан өшөө жаахан дотн болоод ирэхээрээ аяанда dis mas нь байхгүй болоод явдаг байхгүй юу. Тэгэхээр эхлээд уулзж байгаа хүмүүстэйгээ өөрөөс дүү байсан ч хамаагүй ерөнхийдөө dis mas хэрэглээд ярих юм бол аюулгүй байдаг гэсэн үг. За тэгээ хүндлэх ёстой хүмүүстэйгээ ч гэсэн dis mas бол заавал хэрэглээд яриараа. Тэгээд тэрэн дээрээсээ нэмээд цаашаа явах уу дараагийн алхам гэх юм бол мурау гэж үг гэдэг нь шүү дээ, хийлгүүлж ямар нэг зүйлийг хийлгүүлж авах. Энэ үгээ итадаку гэдэг үгээр итадакимас те ятте итадакитай дэс гаач юм уу те. Итадаку гэдэг үгээр солих юм бол өшөө жаахан яриа нэг төвшин ахиад за тэгээд яриа нэг зүйлрүүд юм хүндэтгэлийн хэлбэрээр ярьж байгаа юм шиг ерөнхийдөө сонсогддог байхгүй юу. За тэгээд кудасару гэж үг байна те. Күрээрү ямар нэг юм хүн надад хийж өгж байгаа тохиолдолд күрээрү гэдгийг бас кудасару гэж хэлвэл бас аятайхан болоод явдаг байгаа. Тэгэхээр эхний ээлжинд энэ хоёр үгийг оруулаад явал зүгээр ах. За тэгээд дараа нэлээд давцаад ирэхээр бусад үгнүүд бас зөндөө байгаа шүү дээ. Укагаву гэдэг ч юм уу те. За өөр юу байдیں۔ Тэгэхээр иймэрхүү үгнүүдийг баг багаар оруулаад явал зүгээр байдаг байхгүй юу. За тэгээд ярианы хэлний юу гэдэг өгүүлбэрөө заавал бүгдээрээ хүндэтгэлийн хэлбэр дээр байж халбгүй. Гэхдээ өгүүлбэрийн төгсгөлд бити ярианы хэл хэрэгжилж байгаараа. Жишээлбэл за одоо юу гэдэг багш нь өчигдөр юу хийсэн бэ гэдээ асуусан чинь за шүкудаю ятте сарекара немашта гэвэл болж байгаа байхгүй юу. Хичээлээ даалгавраа хийчээд унтсан. Тэрний оронд шүкудаю ятте нета гэд хэлчихээр шал өөр амьсгалтай болчихж байгаа байхгүй айгүй сонсогдно гэсэн. Тэгэхээр нөгөө өгүүлбэрийн төгсгөлд заавал dis mas хэлж байгаараа энэ их чухал шүү. За тийм байна. Тэгэхээр хүндэтгэлийн хэл хэрэглэхийн тулд эхлээд dis mas-аас эхлээрээ. За тэгээд гайгүй тасаад эхлэхээрээ итадаку те кудасару гэдэг үгнүүдийг хэрэглээд оруулаад яваараа. Өшөө жахан тасгаараа тэр үгнүүдээ нэмэгдүүлээд өшөө хүндэтгэлийн хэлбэрээр хэрэглээд явал зүгээр болоо гэж бодож байна. Тэгээ бас хүндэтгэлийн хэл маань хүмүүсийн зайг илэрхийлдэг учраас танихгүй хүнтэй хамаагүй dis mas хэрэглэхгүй бол бити яриараа. Уур амьсгал нь жахан сонирн болчих байгаа шүү. Окей. За өнөөдрийн үед юм байна. За дараагийн удаагаар уулзлаа. Баяр таа.